Үндэсний татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хилцээний дарга ганц бүх нарын 13 хүний хэргийг өнөөдөр дүүргийн эрүүгийн иргэн 1-р шүүх танхимд хэлэлцлээ. Авилгатай тэмцэх газраас явуулсан мөрдөн байцаалтын явцад татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлцээний даргаар ажиллаж байсан ганц бүх төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Инхбат үндэсний татварын ерөнхий газрын байцаагч Бямсуран нарын 13 хүн нь албан тушаалын байдлаа ургуулan ашиглаж татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөв төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5 тэрбум 147 сая төгрөгийг төвлөрүүлээгүй. 1 тэрбум 519 сая төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар олж авч хөрөнгөцсөн онц их хэмжээний хээл ахвалыг авахыг заавдсан албан үүрэгтэй хайн хандаж онц их хэмжээний хохирол учруулсан болохыг мөрдөн байцаалт явцад тогтоогоод байгаамаа. Өнөөдрийн шүүх хурлаанд ганц бүх нарын 3 хүнийг цагдаа орох 461-р ангиас авчран шүүх хурлаанд оролцуулсан ба гэв шүүгдэгч ганц бүхэн өмгөөлөгч Солонгос улсад эмчилгээнд явсан мөн шүүгдэгчдийн зарим нэг өмгөөлөгч шүүх хурлаанд давхцсан гэх шалтгаанаар шүүх хурлааны хойшлуулах хүсэлтийг тавьсан ба шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч ирэх 2 дугаар сарын 17-ны хүртэл хойшлууллаа. Чухам ямар шалтгаанаар шүүх хурлааныг хойшлуулсныг бид дүүргийн эрүүгийн иргэн 1-р шүүх танхимын олон нийтэд харилцах мэргэжлээс тодрууллаа. Нийслэлийн прокурорын газраас эрүүг хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 153, 166 дугаар зүйлийн 166-гийн 2, 263 дугаар зүйлийн 263-ийн 2, 268 дугаар зүйлийн 268-ийн 2 дахь хэсгүүд заасан гэмт хэрэгүүдэд тус ялгах төгөлд үйлдэж ирүүлсэн чи ганц бүх нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийг дүүргийн эрүүг иргэн анхан шатны 1-р шүүх хүлээн аваад шүүх хурлааны танхимд тус шүүхийн шүүх хурлааны танхимд 2014 оны 1-р сарын 28-ны өдөр нээлттэйгээр хяналтслаа. За тэгээ хинэн хэлцгэд шүүгдэгч жаргалын өмгөөлөгч Баваржаан нь улсын дээд шүүхэд шүүх хурлаанд давхцсан. Шүүгдэгч ганц бүхэн өмгөөлөгч оюун цэцэг нь бүгд найрамд Солонгос улсад ахыг амжилтанд авч явсан гэсэн холбогдох баримтаа хүргэлсэн байна. Шүүгдэгч Инхбатын өмгөөлөгч Жанцсан нь дүүргийн эрүүгийн иргэн 2 дугаар шүүхэд шүүх хурлаанд давхцсан гэсэн баримтаа ирүүлсэн байна. За мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан бүх шинжээчдийг шүүх хурлаанд оролцуулъя гэсэн санал гаргасан байна. За мөн шүүгдэгч Хамт Сүрэнгийн өмгөөлөгч Тунгалаг нь шүүх хурлаанд гэрчээр Оросын албаны улсын иргэн Платонов Максим Викторовичийг оролцуулах санал гаргасан. За иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх хэрэгээр хангах үүднээс мөн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтүүдийг хүлээн аваад шүүх хурлааныг 2014 оны 2 дугаар сарын 17-ны 9 цаг 30 минутанд болохоор хойшлуулсан байна.